Тэгээ хойд авсан бүр юм. Энэ бол тэр Robocon-оос л болж энэ шийдсэн. Багш нар тэр тайван болохоор. Тийм. Мэдээлэл сайн байгаа. Тийм. Тэгээ манай Robocon-ы бүх хүмүүст нэрсэн. тийм шүү дээ. Манай багийнхнаас нэгээс тийм бүр хоёулаа бүр хамаг юм яриад дуслаа. Оо би ч За юу болоо амьдралын сүлдээ болонгууд туршилт одоо тэр жигтэй фейл гэж үг болонгууд зүгээр л дэвтрээ мацсан байна. Сайн бацхан уу шир чимгээ уянга бол манай хэлжийн. Өнөөдрийн зочноор сосор бүрэн маань өргөдөрсөн байна. За урьсан баярлалаа. За манай сосор бүрмод өөрийгөө танилцуулна уу? Намайг Болдоотрын сосор өргөн гэдэг. 1994 онд төрсөн. Тэгээд ахлах сургуулаа ирээдүйн зөвсөлбөр сургуулийг Хаана төгсөөд нэгдүгээр хавьлаа. За. Тэгээд Хотод юм тий. тийм хотод. Тэгээд их сургуулийн шинжлэх ухааны технологийн сургуулийн бүрэлдэхүүн мэдээлэл албаны технологийн сургуулийн мэдээлэл хэмжлэлийн электроникийн бакалаврын зэрэг хамгаалаад. Тэгээ Монгол нэг төгсөөд 1 жил Tesla корпорацид электроникийн инженерээр ажиллаж байгаад тэгээд нааш ирсэн. За. Одоо Чумбукийн их сургуульд хагас дамжуулагч болон химийн инженер гэсэн мэргэжлэр магистр хамгаалаад дууссан. Одоо доктортой сурч байна. Оо засах гэсэн юм юм аа. Яс хийлээ. айгуу тий яриад гэсэн. За өдөр яаж ирсэн бэ гэж асуусан. За анх одоо нааши Солонгост ирэх гэж яаж ирсэн бэ? Өөрөө апплай дэж ирсэн үү? Хүнээр дамжуулж ирсэн үү? Хүнээр дамжуулж ирсэн. Манай энэ одоо сууж байгаа лабораторид манай сургуулийн багш доктор хамгаалаад явсан байдیں۔ Тэгээ яг зөрөөд ирээд. Тэгээд нөө юу бакалавр сурж байгаа хоорондоо AB Robocon тэмцээнд оролцдог байсан. Тэгээ багш нартайгаа ерөөхдөө бол ойрхон. Тэгээд Robocon-ийнхоо байраар ажилтайж байсан. Тэгээд эргэж тойрдог. Тэгж явж байгаа нөө Инхбатар багш шүү дээ. Одоо Тийм Robocon яваад. тийм энд одоо нөө юу компанид ажиллаж байгаа. Тийм Чумбук сургуулийг төгссөн. Тийм энд профессор хийж байгаа. Тэгээд нэг компанид ажиллаж байгаа. Тэр багштайгаа таараад юу хийж явж байна гэлтсэн. Солонгос явахгүй юм уу? Явъя л да багшаа гэлсэн чинь за ингээд бүртгүүлээд үзгэл. Тэгээ бүртгүүлээл профессор руу юм аа явуулаад профессор лууч гэжтэй загар цусан мах руу энэ лаборатори төгссөн багш руу юм аа явуулаад тэгэл ийм хэрэгтэй юм явуулаад байл гэсэн тэгэл явуулаад байсан. Тэгэл хариунд гарсан тэнцсэн байсан. Тэгээд профессортой ярилцлаганд орно гээл тэрэндээ бэлдээл байсан билээс профессор яриаггүй авчихсан шүү дээ. Яг нөө профессор хэрвээ сонгоцсон болоод нэр нэг интервьюгийн ярилцлагыг баг л аюу амархан байдлаар алгасчихдаг шүү. Сургуулиас интервью бол авсан уу? аваагүй. Сургуулиас аваагүй. Мастер ирэхэд аваагүй. Сая докторт ороход болсон. Яг профессор нь угаас аавна гэсэн чинь тэгэл зөвшөөрсөн болохоор зэрэг. Одоо яг доктор сурж байгаа манай ах байгаа. Тэгээд өмнө нь сурж байсан тэр загар цусан багш хоёр өөрсдөө сайн байсан болохоор заа ер нь монгол хүмүүс гайгүй юм байна. Яриад байх шаардлагагүй гэж бодсон баг. Тий. Одоо эхлэл тонглого болов тий. Самбайд нэтгэл тий. Монголчууд дуртай шүү. Лабын багш нар бол тий. одоо л итгэлийг алдчихгүй шиг байх юмсан гээл яваад л. Одоо тий доктор хэдгээр Одоо эхний семестр. эхний семестр үү? Сайн орсон биш тий. Тийм дээ. Robocon-ийнхаа талаар нэрээ жоохон дэлгэрэнгүй яриач. Robocon жил дараа 2 жилд нэг болдог илүү Robocon ч. Жил болгоо. Жил болгон болдог. Тэгээд чи оюут бакалавр тахта бараг жил болгоо орж исэн гэсэн үг юм уу? Бакалавр тогтоо 3 дугаар курс 4 дугаар курстээ ороод. Тэгээд 4 дугаар курст юм яаж дуусаад. Тэгээд манай багш юу эрдэм шинжилгээний уралд орсон зүгээр диплом байна. Тэгээд Robocon-оос гараад эрдэм шинжилгээний уралд болж авсан байна. Robocon хэр амжилттай орж исэн бэ? Robocon юунд улсын тэмцээнд төвлөөд олон улсад яваад 5 дугаар юм орж. Олон улсад хаашаа явсан? Хөө сайн. Хэг рүү явсан. Маа тийшин баг гэсэн үг тий. Тийм холбооны баг. Тийш холбоо юу тусдаа болд юм уу? Тийм. Шүтээсчин дотор олон багтай шүү дээ. Гитэмс механик тээврийн сургууль холбоо. Тэгээд 14 онд манайхыг орж байхад гитэмс манайхны нийлэг байсан. 15 оны Robocon бол гитэмс манай хоёр нэг баг болсон.
Робокон жил болгон би 2 жилд нэг юм баг гэж үзсэн. Тэгээд Тэгвэл амар завгүй бакалаврын амьдралаар амьдэрсэн Тийм. тийм. Робоконд орохоор тэгэл сургуулийнхаа робоконыхаа өрөөнд амьдрна. Тэгээд төрүүлвэл олон улсын тэмцээндээ бэлдэн зунжангаа байна. Гэхдээ робоконд орсон хүмүүс маш их юм сурдаг. Одоо манай багийнхан 2 хүүхэд Монголд ажиллаж байгаа. Тэгээд бусд нь энд байна. Европын орнуудаар байна. Бүгд л гадаадд сургуулж явсан. Миний хувьд бол маш их юм сурсан. Найзуудаасаа багаар ажиллах, төвчээр зөндөө сурсан да тий. Бид чинь унтахгүй заримдаа 7 хоног туссан шүү дээ. Нэг багада хэдэн хүүхэд? Нэг баг дунджаар тэгэл 5. Манай баг 2 баг ордог гэсэн. Тэгэл Робокон чи яг ингэ бүр юу? Робото бүгдийн өөр хийж те. Багаараа те. Бүгдийн. Удирдлагатай робот ингэ ажиллах тий явуулдаг. Тэгээ явуулаад бүх төр даалгавар биелүүлэх хэрэгтэй тий. Тийм бүх даалгаврыг биелүүлсэн. Ой, хол зүйтэй. Яг зурагтаар нэвтрүүлгийг л үзчихсэн. Тийм ээ. За энэ дээд магистрийн ажлаа ямар төсөл төр хийсэн? Энэ дээрээ хамгийн анх фото детектор буюу одоо гэрэл мэдрэгч хийж эхэлсэн. Тэгээ одоо бол нэг дайод хийгээд байж байгаа. Тэрийг өргөжлүүлж хийж байгаа юм уу доктортой? Ер нь бол үргэлжлүүлээд явж байгаа. Тэгээд нэмэлтээр нэг бас хэдэ авсан уу тий? За магистрат 2 жил австаа. Юу л магистрат 3 жил удаад байсан. Нөө нэг төгсөх шалгалтаа бүртгүүлэх юм мартаж нэг. Яг тийм ш айгүй их бүртгүүлэх хэрэгтэй яг тэгнэ тэр хамтдаа магистрт нийлсэн хүн байхгүй бол тэгээд солонгос хүн байхгүй бол яадаг байхгүй тий. Яг нөө зөвлөх хүн байхгүй. Мэдээлэлээс цоцорчдаг байхгүй. Тийм юм биш. Тэгээд шалгалтаа дараа нь тэгээд жоохон сонжирч байгаа. Гэхдээ нэг айхтар яарад гэсэн юм байхгүй. За заах байхгүй. За одоо лабд ороод хамгийн хэцүү юм юу байсан бэ? Солонгосын лаб ямар вэ? Хамгийн их санаа зовдөг юм бол амар үнэтэй төхөөрөмжүүд байдаг. Тэгэл зүгээр л жижигхэн харагдаж байгаа мөртлөө 100 сая вон 200 сая вон. Тийм шүү дээ. Тэгэл за яана нэг хэвлэлчүүдээ гэл туршилт ихтэй их айдаг байсан. Одоо бол ерөөс тийм айх юм байгаа болцоо. Эвдрүүл угаасаа нөгөө өөрөө засаад бараг сурцсан. Зөв нэр инженерийн талын хүмүүс чинь тийм шүү дээ. Тэгэхээр одоо нэг санаа зовх айх юм бас эхлээд ирсэн юм бол гайг. Танал солонгос хүн байд юм уу? Баг. Солонгос хүмүүс. Солонгосчуудын сомбай хөвбэй ялгаа байх уу? Танал байхгүй. Тийм үү? Юу дэжгүй юм тий. Да ирчүүд үгүй. Дан ирчүүд. Нэг Лаос охин байна. За. Юу н хаан хүмүүс юм тань. Энтхэг Лаос, Монгол, Солонгос. Тэгээ Монгол хэд? 2. Надаас гадна манай ах байгаа. Ямар гоё сомбой хөвбэй ялгаа байх юм тий. Өстө гоё юм тий. Тийм. Ер нь тийм ялгаа хамаалаа гэж. Яг анзаар. Тэгсэн чи солонгосоор ярьдгүй л авда. Англиар. Тэгэхээр эдгээр мэдрэхгүй байхгүй. Чи солонгосыг хэр мэдэх вэ? Мэдхгүй шүү дээ. Тэгэхээр эдгээр мэдрэхгүй байхгүй юу? Чи айгүй азтай. Солонгосыг мэдэхгүй байвал айгүй амарлаа амьдэрч болно юм. Манай найз бас тэгжсэн. Үзэж байгаа хүмүүс маань солонгос хэлдэг бол сурах хэрэггүй байна. Англиар ярьдаг байхгүй. Тэгээд солонгос хэл баг зэрэг гадарлаа. Тэгээ профессортаа ярьсан гинэ. Тэгсэн чинь нөгөө нэг хүндэтгэлийн хэллэгийг мэдгүй чи надтай ингэж ярьлаа гэж загнасан гэсэн. Тэгэхээр англиар нэгцэн дээр. Би ч гэсэн профессортойгоо. Тэснээ за ерөөсөө профессортой солонгос ярих гэдэг юм юм. Тэрний оронд англиараа юу гэж явж байгаа юм байна. Тийм байх тий. Тийм шүү дээ. Манай Вьетнам ч бас намайг анх ороход солонгос хэлж мэддэг байсан шүү дээ. Тэгээд би ороод нөгөө тэнд чи бүх юм орчуулж өгöd амар стресстэй. Тийм стресс ч хэлсэн ш нэрээ. Тэр үнэн. Би бас яг профессортой ингээд гадуур гарахаар зэрэг солонгосоор яриад байдаг. Би солонгосоор хамаагүй яриа штэ. Тэгсэн мөртлөө яг нөгөө тэр хүндэтгэлийн хэллэгээс болоод хайгаад ярьж чаддаг. Яг алдаа хийх байхгүй бид нар те. Тэгэхээр солонгосч дургу. Тийм болохоор зэрэг тэгээд англиар ярих профессор надтай ярихтай айгүй намайг солонгосоор ярьдаг мэддэг ч гэсэн англиар ярьдаг. Айгүй мэддэг. Тийм байх те. Хамгийн гоё бүгд лавт гоё юм бэ нөө? Солонгосын лавт гоё юм бэ нөө?
Гоё. Айгу таалагдж байгаа юм. Одоо тэр Robocon хамгийн гоё санагдчихсэн. тий Монголын Robocon-ы чинь ламтай адилхан ч гэсэн давуу тал мал гэсэн юм байна. Зөвхөн Монгол давуу тал гэх юм бол бүх юм л бэлэн байдаг болоод мөнгөн санаа зовдгоо. зүгээр авъя гэснээр Тийм, захиалаад авъя гэснээр захиалаад Бидний сайн чинь нэг байсан удахгүй хүрээлэрнэ. Монголч юм бол бид хэд ч юм бол хэцүү шүү дээ. Нэг юм харж байгаа захиалаад нөгөөх нь 1-2 сарын дараа харна. Нөгөөх нь болохгүй байх магадлал өндөр. Тэгээ нөгөө буруу юм авчвал дахиж авах мөнгө байхгүй. Тэгээ тэрийгээ сольж болохгүй. Тэгэл тэрэндээ тааруулж юм. Нэрээ тийм давай захиал гэл тийм захиал гэл. Тийм, энд бол буруу юм болчихжээ. Тэнгүүд заа захиалъя. Аваа гэл. тийм Тэгэл авчдаг. Тийм тэр талаар нэрээ гоё юм байна. За тэгвэл Солонгосын Солонгосын амьдрал ямар санагдчихсан бэ? Монголтай харьцуулахад гоё юм байсан уу? Бас онцгой юм байсан үү? Миний хувьд бол баг анх ирээд амьдралын мэдрээгүй шүү дээ. Тийм. Өглөө босоод лавд явал Тэгэл цайны цагаараа нэг ирээл яваал шүн ирээл. Унтаад босоод лав руу гадаг. гэр бүлийн нэрэг байсан. Тийм манай эхнэр миний араас ирсэн. Тэгээд 5 сарын дараа ирсэн. Тэгээд эхний 5 сар уу тэгэл лавтаас уусаар аваад ирсэн. 5 сарын дараа ирсэн гэсэн ч үгүй. яаж гэр бүлээ урьж авчирсан бэ нэрээ? Манай эхнэр Семестрийн дүн гарч иж ирнэ үстэй тий. үгүй манай эхнэр чинь юу хийсэн шүү дээ. Нэг гэр бүлийн урьлаар биш бас сургуулиар ирээд. Гэрлэг өгөөж байгаа энд гэрлээ. Оо яа. Хөргийн дээ. Найз найзаад ирээд гэрэлсэн. Энэ тэгээ хэлний бэлтгэлээр ирсэн юм уу? Тийм хэлний бэлтгэлээр ирээд. энэ хот руу юу? Тийм манай хот руу. Чомбогт. Тэгэл жирэмсэн болоод гэсэн да. Нэг мама таасаа. Тэгээ элчин дээр гэрэлтэй батлуулсан хоёр ах нь тий. Тийм. Одоо тэгээ охин нийтнээс тий. Одоо манай охин 2 ах хэвээр. Хоёр ахстай унж авах юм биш тий. Гэр бүлийн хүн одоо энд юу хийж байгаа? Гэр бүлийн талаар жоох Одоо гэр бүлийн сургуулаа төр зогсоосон хүүхдээ хараал. Чи лавда явал. Би лавтаа яваал. Тэгээ манай охин цэцэрлэгт явж байгаа. Гэр бүлийн хүнийг бид нэр танилцуулаад Манай гэр бүлийн нэг мөнгөнд хуваагдаг. Бид хоёр нэг их сургуультай нэг сургууль сурдаг гэсэн. Тэгээ мэрэгчлэр. За одоо чи ингээд энэ хүртэл ингээд сураа явж байгаа замд чи одоо хамгийн их урам авдаг тэр урам юунаас мотивац авч одоо энэ хүртэл ингээд сураа цааш өөрчлөлтөөс сурах тийм мотивац юунаас авдаг вэ? Мотивац Хэцүү үед байдаг шүү дээ. Мотивац цаашаа ингээд энэ давааг давахын тулд мотивацтай гэж л дараагийн алхам руу ордог байхгүй юу? Тэр чи мотивац ер нь юунаас ер нь баг мотивац л байдаг баха. Зүгээр ер нь бол зүгээр нөө тэр робконт байсан юм уу? Ямар нэг хэцүү байдлын ард гараа сурцсан. Тэгэл заавал мотивацлахгүй байсан ч гэсэн заа дуусахгүй болохгүй гэл хийдэг л болсон баг. Нэг юм хэлчихвэл ер нь дуусна л гэж бодд юм тийм. Гэтэ Монгол хүний нэг тийм сул тал байгаа шүү дээ. Нэг цагийг тулгадаг. 7 хоногийн хугацаанд хийхгүй. 7 дахь өдөр нь хийж өгөөд. Өмнөх өдөр нь нойргоо манж нэг хийдэг. Тийм сул тал байгаа ер нь. Тэгч тал би. Гэтэ туршилт бол яг хийгээл үрдэн гарахгүй гэл яваа. Одоо туршилт бол одоо барай амар залхаж байна. Одоо яг өдөр тутмын хийдэг туршилт чинь ямар туршилт хийдэг ер нь инженер хүмүүс. Одоо миний магнуур хийх зэрэг чинь үгүй яг тийм юм хийдэг байсан байхгүй магнуур хийдэг. Одоо бол бүр нөгөө гүн рүү норцсон. Одоо компьютер гар утасны одоо доторх схемнүүдийг нөгөө чипнүүд хийдэг. Тэгээ бид нар чинь өдөр тутмын лабораторитой юу хийсгэлнэ. Алт цагаан алт өмт металлууд. Тэд нэр айгүй хурдан дамжуулдаг байна уу? Тийм. Тэгэл ер нь баг миний дундаж 7 хоногт дунджаар 2 туршилт хийлээ гэхэд нэг туршилтанд 1 грамм алтуул хэвлээ шүү. Яна. Амар үнэтэй л Ер нь үнэтэй маш үнэтэй. Тэгээд туршилтаас үр дүн гарна гэдэг чинь маш хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Хэд дахин хийх юм шүү дээ. Тийм. Яна. Өмнөөс нь манай туршилтын чинь хугацаа бол замраагүй шүү дээ. Нэг туршилтын үр дүн гартлаа нэг үү? Яагаад? Бэлтгэл ажил байна шиг. За айгүй нарийн туршилт. Тийм тийм. Мэргэжлийн хүмүүст бол юу гоё нэмэлт мэдээлэл сонсож байгаа тийм. Соогийн амьдралдаа барьдаг зарчим гэж байдаг уу?
За энэ бол нэг өөр бусдад нэг гай болохгүй байх юмсан л гэж боддог. Би дагаад л явчих шүү гэж юм уу те. Тийм. Өөрч нэг айхтар юм байхгүй тий. Чам нэг сэтгэл хоногшиж үлдсэн хин нэгний ингэж хэлсэн үг ч юм уу те. Яг баримтлаад явдаг хин нэгний хүн тэгээд талбайд талхаж явдаг тийм байдгүй. Хин нэгэн хүмүүст бол зөндөө талхаж явдаг л та. Гэр бүлийнхэндээ талхахдаг. Намайг ингэж яг хүмүүжүүлж өгсөн аавчтэй талхахдаг, эмээгүүдөө талхахдаг. Тэгээ одоо хамгийн чухал юм хүмүүс багш нартай л маш их баярлж авдаг та. Соо хаанд гэх гэлээ. Өөрөн гай. Соогийн одоо хамгийн том мөрөөдөл юу вэ? Хамгийн том мөрөөдөл. Одоо туршилт тэгээд судлаач хүн чинь нэг нийлт хийх юмсан л гэж бодох байх та тий. Ямар нийлт хийвэр алмаас нэлгүй. Монгол хүн алмаас нэлдэг нэг тийм гарагдсан шүү дээ тий. Одоо энэ судалгааны ажиллал сайн хийгээл ямар нэгэн шинэ төхөөрөмж ч юм уу зохион бүтээгүүл бас гоё шүү дээ. Нэг л судалгаа хийж байгаа юм чинь. Тийм шүү дээ. За тэгвэл тэгээд тэр болтолч хол энэ да мэдэх юм сурах юм байна. Харин хүмүүс амар ухаантайгаас амар юм нээгээд ах юм тий. Нүү тэрнийг бид нар бас төрүүлж нэг нээчмээр шүү дээ үгэн. Тэгэхээр бид нарыг гүйцэх хэрэгтэй. Тийм. Одоо нөгөө нэг юу одооноос ингээ 10 жилийн дараа өөрхийн бичлэгийг чи үзье гэж бодъё л да тий. Тэгвэл тэр 10 жилийн дараах өөртөө хандаж юу гэж хэлэх вэ? Баг залхуураарэ. Болж энэ да. 10 жилийн дараа өөрийгөө баг залхуураарэ. Тэгээд одоо лаптоп сууж байгаа бах. Тэгээд тасгал хөдөлгөөн хийж жингээ хасаад. Лаптоп суугын бас цул тал бол хөдөлгөөний дутагдал ер нь бол ороод жин хийж байгаа. Би бас яг тэрний чинь бас мэдэрсэн. Яг тогтмол суудаг болохоор зэрэг тийм шүү. Тэгээд нэг бүлэглэрээ хитэн цаг суучих жаа. Хамгийн их өөрөөрөө бахархаж байсан үе ямар үе байсан бэ? Ер нь бол өөрөөрөө бахархаж байгаагүй. Вау. Миний бодлоор хүн өөрөөрөө биш хүмүүсээр бахархдаг баг. Бас өөрийгөө бахархаж урамшуулах хэрэгтэй шүү. Гэхдээ ер нь бол ямар гоё юм бэ гэж бодож байсан гэхдээ бахархаж байгаа. Тийм үү. Тэгээ одоо өөрийгөө байнга тэгэхэр чинь сэтгэл хангалуун биш үү гэсэн үг. Үгүй сэтгэл хангалуун гэхдээ бүр яг за ийм хийжлээдээ гэдээ бүр гой санагдаж байснаас бахархаж байгаагүй хаа. Тийм үү. Чинь бахархал бол хүнийг хараад бахархдаг, найз нөхдөд хараад бахархдаг. Өөрөөрөө бол за ийм шүү гэж юм бодож байгаагүй. Гэхдээ эсвэл даруй хүн байна да тийм. Гэхдээ энэ баха. Одоо энэ солонгост ингээд гудамжаар алхахаар өвөн нэр ингээд дуу сонсоод нэг гоё тайван алхачихдаг шүү дээ. Тийм шүү дээ. Яг хэрвээ намайг яг өндөр настай болоод өвөө болсон үед Монгол улс маань яд чинь өмнөс солонгос хөгжсөн байвал миний залуу үе яг энийг бүтээсэн шүү. Тийм болохоор ингээд сайхан алхах чинь ингээд тэгэх юм бол нэг өөрөөрөө бахарх байх. Өөрөөрөө буюу өөрийнхөө үеийг Тэгэхээр Монгол руу буцах хэрэгтэй л юм байна таасаа. Бид нар ер нь буцах ёстой шүү дээ. Чиний амьдралын чи хамгийн гоё мөч юу вэ? Чи бүр ингэж би энэ мөчийг мартаж чадахгүй гэсэн гоё мөч юм. Одоо хамгийн ойрхон санаж байгаа нь бол хамгийн хохноо харсан үед л. Яг тэгж бодсон юм. Амар сонир бид юм л шүү дээ. Надтай их л адилхан харагдсан. Тийм үү. Одоо ч гэсэн адилхан л байгаа шүү дээ. Одоо ер нь адилхан бас. Тэгэл амар үүрэг хариуцлага мэдэрдэг гэсэн шүү дээ ирчүүд чинь. Тийм мэдрүү. Мэдэрсэн тэгээд бас их юм санаа зовд юм бэл. Одоо ингээд гадуур эмэгтэй хүүхдийн зодлоо барьлаа. Ингээд одоо яг миний яг боддгоо байсан юм бол жоохон хүүхдүүд одоо газ үнэрч мансуурч үнэрлээд мансуурч байна ч гэдэг юм. Тийм ахаар одоо манай хүүхд яана гэж боддог болд юм билээ. Амар санаа зовд юм те ирээд мэднэ. Тэгээд эмэгтэй хүүхд болохоор чинь тэгэл одоо яана л гэж их л санаа зовд юм. Тэгтэй хта тийм. Харамсаж явдаг юм байдгүй. Харамсаж явдаг юм байхгүй. Оо ямар гоё. Одоо хамгийн их алдаан дээрээ суудаг үл ингээд сургамж авч исэн үе юу вэ чам тий? Тэр одоо харамсал чинь бас тэгэл орч тий. Тэн тэгдэг үежтэй ч гэдэг юм уу. Миний
Одоо бодож өгдөг юм бол тэгэл өнгөрсөн бол өнгөрсөн. Тэгээд Ямар буцааж чадахгүй чинь өнгөрсөнд нь үлдээ хэлж. энэ надтай адилхан биш. Би харамсахгүй амьдрна гэж боддоо шүү дээ. Оо ямар гоё юм те. Тэгвэл ерөөсөө алдаа гэж харддаг байх нь шүү дээ тий. Тэгвэл чамд алдаанаас суралцсан юм гэж тэгэхээр Бага. юу бэ? Ер нь яг ингээд бодоод тахад амьдрал зөв алдаа гэж байдаг юм лээ. Яг тэр үедээ маш хэцүү байсан гэсэн. Эргээд бодохоор ингээд бол ийм сурахгүй шүү гэдэг юм уу? Ямар гоё зөв алдаа. Зарим алдаанаар гэхдээ яг алдсан мөртлөө зөв зам руу хөтэлдэг алдаа гэж. Дуршилт хүртэлтэй алдаа хийцэн чинь үр дүнд амар гоё гарч. Тэгдэг. За яг алдчихлаа. Зарим том нээлтүүд хүртэл те. Тийм. Тэгэл яг үр дүнг харж юм яаж үзлээ алдаа бас гоё юм болдог шүү гэж бодохоор яг зарим амар гоё үр дүн өгдөг шүү дээ. Яг тэр шиг юм бэ. Монгол бакалаврын оюутан байсан. Яг Монголд магистр докторт сураагүй л алтай. Гэхдээ Монголд дох оюутнууд Солонгост оюутнууд ер нь зөрүү гэж байдаг лөө. Монголд одоо магистр доктор сурахад хэр боломжтой байдаг. Чи ер нь тэр талаар мэдээд байдаг уу? Хүмүүс юм гадагшаа сураад байсан дээр юм уу? Эсвэл зүгээр л яг тийм бас боломж хүмүүс аа штэ. Миний хувьд бол Монголд бакалавра эхлээд хамгаалах нь маш зөв гэж бодож байна. Би бас тэгж шүү. Би бас тэгж. Суур юм аа. Тийм. Монгол хэлтэй Монгол багш нараас тий. Тэгээ мастер доктор бол тэгэл гадаад руу яваад үзэх хэрэгтэй бол хамгийн чухал юм бол англи хэл. Тэгээ тухайн орны хэл. Тэгээ нөө уншиж байгаа пепер нь ч бүгд англиар байна тест тий. Тийм уншиж байгаа пепер бүгд англиар. Манай энэ доктор сурч ирсэн багш ерхээс өмнө пепер явуултыг. За энийг уншаад ирээрээ. Тэгээд 7 хоног уншиж нэг параграф ойлгосон. Ойлгосон гэжтэй ер нь бол зүгээр орчуулсан. Тэгээ уус бүр ямар ч мэдэхгүй юм болохоор юу гэж мэдэхгүй болохоор ойлгохгүй юм лээ. Тэгээ энд ирээд туршилт ингэнгүүт энийг яриад байсан юм байна гэж ойлгох юм лээ. Түл ерөөсө хэл байхгүй, хэлгүй гэж айлгүйгээр л явах хэрэгтэй гэсэн тийм хэлгүй гэж айлгүйгээр. Энэ дээрээ багш сургууль мөрөлтөнд өчтөр өөрөө л англи яасан уу? Тийм. Ерөөс уншаад ил гэдэг юм билээ шүү дээ. Англи хэлс уншсан. Ер нь тий. Гадралдаг л байсан гэхдээ. Нэг жоох юм байд юм аа тий. Гэхдээ бүр яг сайн байгаагүй. Одоо бол нэг сайн биш ч гэсэн ямар ч өөрийнхөө санааг ойлгуулдаг л болсон. Пепер мэтрийг бол одоо зүгээр уншаад шийдэж байгаа шүү. Мэргэжлэх юм уу? Тийм, мэргэжлийн юм болов тий. Ер нь бол нэг абстрактыг хараад графуудыг хараад заа нэг юм хүн байна. Тийм дээ. Одоо бол нэг тийм бүтэн унших хэрэггүй болсон юм шиг. Яг гол нь юу вэ гэдгийг ойлгоцсон. Пеперний хараад заа нэг юм хүн байна. Гэт ойлгосч дээ. Доктор оюутан шиг ярьж шүү. Нэрээ пепер гаргасан уу ер нь ирээд пепер нэг хэдэн юм бүтсэн. Гэхдээ профессор манускриптууд өгсөн байна. Хийлэн. Манай мэргэжлийн хамаарад пеперийн тоо бол маш зөвхөн. Манайх ч гэсэн үр дүн бол гарахад амар хэцүү. Тийм шүү дээ. Тэгээд тэгвэл одоо чинь магистр доктор гэхээс ч одоо 2 жил хагасан юм буцаа шүү дээ тий. Тэр үртэл тэгэл болт юм да тий. Өдөр шөнөгүй тэгэл хичээж идэх болно да. Төгсөөд юу яа гэж бодож байгаа вэ? Гадагшаа явах уу? Постдок гэдэг хийх үү? Төгсөөд ямар ч байсан гинт ажил хийж үзнэ гэж бодож байгаа даа. Айндөө. Тийм. Сая мастер төгсөөд ажил хийх боломж олцсон. Тэгээд профессортойгоо ярилцсан чинь чи мастер төгсөөд ажилд ороод тийм ээ. Доктороор мөнгөсөн төгсөж ажилд ор. Тийм цалингийн зэрэглэл гэсэн шалгуу гэдэг юм байна. Тийм баг. Мастер докторын. Манай профессор хэлснээр бол чи одоо мастер төгсөөд ажилд орчих юм бол буцаад хизээч сурч чадахгүй. Тийм боломж олддог. Тийм болохоор орсон дээрээ ямар ч байсан үргэлжлүүлээд сурах хичээсэн. Нэг сурсан дээр тэгэл эдгээр тэгээд бас сайн хүнээ бас авч үлдэх гэл хэлдэг. Хүмүүс юу яадаг юм бэлээ. Нөө мастер төгсөөд ажилд орох амархан, доктор төгсөөд ажилд орох хэцүү гэдэгсэн байхгүй юу? Тэгэхээр заа юу нэг ажилд орох гэдгсэн чинь манай профессор бол чи доктор төгсчвөл амархан ажилд орж чадна гэдэг юм. Профессор нөгөө наа
Миний сонсноор бол нөгөө магистра төгсчөөд ажилд орохоор ажлын газраас хүсэх нэг хүлээлт айгу бага байдаг учраас ороод хийх ажил хүртэл айгу нөгөө нэг юм хариуцлага өндөр биш байдаг гинэ. Тэр хүмүүсийн хүлээлт бага учраас докторт төгсчөөд орно шүү дээ тий. Тэгэхээр зэрэг чамайг докторын зэрэгтэй харж айгүй их юм хүсэж хүлээдэг. Тийм болохоор цалингийн чинь жоох айгүй гэж байна шүү дээ тий. Тийм болохоор жоох ачаал ихтэй ажилдаг. Тэгээд солонгос оюутнууд магистрт төгсөж шууд ажил ороод идэг тийм учраас. Миний сонссноор бас ингэж сонсогдсон. Мастер төгссөн оюутан доктор төгссөн оюутны ажлын байран дээр гараад хийх ажлын баг нэг гэдэг гэсэн. Тэгээд цалингийн зөрөө их болохоор ер нь бол хүмүүс мастер компаниуд мастер төгссөн хүмүүсээ авах сонирхолтой. Тэр бас тийм байж магадгүй. Амар бүдамсар ингэ би доктор сурч байгаа төгсөөд магистр төгсөн ажлууд арай бага юу ш хариуцлага нэрээ тий. Доктор постдок гэлдэг юм уу? Бүр хүн за project бич грант авч гэлтэй. Тий. Тэгээ өндөр. Тэгтээ би одоо ингэ докторт сурч байгаа гэдэг нь жоохон санаа зовоод. Үгүй би яг төгсчөөд яг тэгжсэн. Би анх докторт орчоод би одоо доктор мөн гэж ингэж аяг боддог байсан. Юу биш юм шиг. Миний бодлоор доктор сурч байгаа хүмүүс ч мундаг хүн биш үү? Тэгээд өөрийгөө бодохоор бол би тийм хүмүүсийн зүйн яг тэгж бодогдд юм билээ. Зүгээр одоо ингэж нэг жил мэл өнгөрөөл явчихсан та би чинь доктор байлдаг ингээд хөлөөрөө бүлгэн биш үү? Доор чинь нэг хүн доороос ингээд магистр оюутнууд орж ирэхээр яг би бол тэгж мэдэр. Тэрээс хойш би мэдрээгүй. Надаас юм асуугууд би асуусан юм мэдээд ахаар за би бас нэг мэддэг болсон юм байна. Доктор оюутан болсон юм байна гэж явж мэдчихсэн. Чи одоо доорч нэр хүүбэ орж ирсэн үү? Орж ирээгүй. Орж ирээгүй бол мэдрэхгүй байна гэхгүй. Одоо Монголоос нэг хүн авчрахгүй юу? Нэг хүн бас боён болоо замын заах. Ер нь боломж нь алдвал тэгнэ. Тэгээд манайх нөгөө нэг хамгийн гол нь гадагшаа авахаар амар хилтэй устаа, мэдлэг чадвартай амар ингээд мундаг бүрд нэг төгс ээжээс гадагшаа юм ингээд бодцоод юусэн нэг хүнээс тусламж гуйдгүй тийм болохоор зэрэг айгүй юу гадагшаа авах боломж өөртөө хаагаад идэв юм шиг. Айгүй бол би л өөрөө бас тэгжсэн болохоор хүмүүсийг одоос тэгээд таагаад гэж бодож тэгжсэн. Тэгээд багш нарын зөвлөгөөний дагуу ирсэн. Тэгэхээр робокон ч их юм өгчээ. Робокон бол маш их юм өгсөн. Тийм ээ. Тэгээд робоконтой байснаар л одоо айгүй хүмүүстэй харьцаад олсон гэсэн үг багш нартай. Тийм багш нартайгаа их тоо. Одоо робоконы чинь найз нар энд байгаа. Миний робоконы багийн гишүүд ихэнх нь энд байгаа. Зарим нь Европын орнуудаар сурч байгаа. Тэгээд дээд үеийнхэн ч гэсэн маш мундаг явж байгаа хүмүүс бол дандаа л робоконоос гаралтай хүмүүс байдаг. Гоё юм бид. Одоо ч гэсэн робокон явагдаж байгаа юу тий? Одоо ч гэсэн явагдаж байгаа. Түрүү жил Монголд зохион байгуулаад манайх чинь төрүүлсэн шүү дээ. Тийм үү? Төрүүлсэн гэж нэгдүгээр байранд орсон. Гран при биш. Тэг би арай энд сурж байгаа хүмүүсээс айгүйх тийм би тийс тэр хавир байх юм бол инженерийн зүг рүү авах юм бол робокомын баг дэсэн гэсэн үг би айгүй сонсоод байгаа байхгүй юу. Тэгээд нэг бол багш нар би робоком юм дэсэн байсан. Тэгэхээр зэрэг би энэ робоком юу ямар айхтар хүмүүсийн робоком бол одоо мэдээллийн технологийн технологиор сурч байгаа хүмүүсд маш хэрэгтэй. За минь нээж өгд юм. Тийм дээ. Болохоор цаг нэг өнгөрч өрөөндөө санаа зовоод зүгээр. Зүгээр. Яа. Гайв байна тий. Би бүр чиний өмнөөс бид нар чинь нэг орсон байхгүй юу. Тэгээд өөр одоо яана хүний бүр болохоо байлаа. Манайх бол тийм цаг маг бүртгэдэг юм байдаг. Оо яагаад дуртай үед очиж ажилласан юм. Дуртай үед ингэж угаасаа бүртгэхгүй. Тэгээд нөө заавал ажиллаа явах болохоор тэгээд хоцорсон чамаагүй тэгээд шүн юмор суугаа хийждэг болохоор. Лаб митинг. Оо миний хүсдэг компани буюу цагийн менежментийн ажилтныг шахахгүй болдог. 7 хоногт нэг удаа болдог байжгаад одоо 7 хоногт 3 өдөр болдог болсон. Гэхдээ манай одоо нэг лаборатори Монгол ах бол 7 хоногт 3 удаа митингд орж байгаа. Миний митингд орохгүй байгаа даа. Дөнгөж нэг докторийн эхний семестр эхлэх хичээлтэй байгаа. Тэгээд дээрэс нь манай лабын солонгос доктор оюутан төгсөх гээд явж байгаа. Тэгээд тэрнээс өмнө хийж байгаа туршилтуудын сураад авах профессор гэсэн. Тэгээд тэр солонгос хүнтэй хамт ажиллаж байгаа болохоор миний хийж байгаа ажил нөгөө хүнтэй зэрэг явж байгаа болохоор манай хүн ороод лаб митингд ороо ярьцдаг болохоор би явах шаардлагатай байна. Яа 7-3 амар сонсогдсон. Амар шүтэрч одоо.
5 оны 3-нд нэг өдөр туршилт хийгээл нэг өдөр туршилт хийгээл маргааш нь хэлцүүлдэг юм шүү дээ. Тэгэл туршилтаа хийгээл маргааш нь хэлцүүлээд өдөр болгон митинг болгох заавал дататай байх. тийм шүү дээ. Тэгэхээр тэгээд үд өнгөөр шахчихж байгаа болохоор ажилдаа өөрөө араасаа хий. Өөрөө мэдээ. Тэгээд шинжүү өдөрж хийгээл үр дүн бол гарах юм шүү дээ. Яа ястаа чангалж байгаа юм байна. Тийм хүн нэг хүн төгсгөж болгоод гэж юм байна да бас тийм. Тийм л. Ер нь төгсгөж төгсөн хүмүүсийг юм тийм шахчих юм байна. Тийм. Манай лавчин бол амар заяа өөртөө датагаа гаргаад ирэх юм бол багш нар очтой орд танилцуулбал болоо яг тийм нийтийн лаб митинг гэдэр гэсэн юм байхгүй амар тийм тайван стилийн лав шүү дээ. Манай лав ч гэсэн ер нь бас тайван шүү дээ. Тийм үү. Тийм дарамт марамт шахсан юм бол байдаг. Харин тийм Сая сүүлийн 1-2 сарын хугацаанд л одоо хүн төгсгөж байгаа юм. мэдлийн хугацаа дуусгаж байгаа ч юм уу тийм л. Манай хол шахах шүү дээ. 7 хоног болгон 2 митэгт болцоо одоо. Хагасаа презентацийн тавина тэгэхэд хийж байгаа ажлаараа тавина, work in progress тавина. Тэгээд цаг бол яс өглөөр нь орой бол 9 хүртэл байдэн ш шинэ оюутнууд бол. Тэгээд амар тийм өдөр тутмын баг дарамт гэхдээ хажуунаас байн хүн ингээл хараад байж штэ тий. Даан солонгост л авдаг. Манай лаптоп тийм байдаг шүү дээ. Аюу гадаадууд их тийм үү тий. Солонгос хэдүү мэд. Одоо үлдсэн нь уран солонгос. Оо тэгээд гадаадууд нь хэдий. 4 гад. Оо за. Тэгээд гадаадууд нь бүгд англи ярих уу тий. Солонгос тийм солонгос. Оо тэгэхээр зэрэг юм байна тий. Солонгос уйднууд яг намайг анхаарч байхад зөндөө байсан. Гэтэ манай лабын солонгосууд бол өстой дэжгүй юмсдаг шүү дээ. Нэг юм болохгүй байхад туслаад өгч гэлтэхэд окей би гэдэг юу. Тэгэл өөртөө надад бол өстой гадаад сурах хэцүү санагдаж байна. Бүх юм одоо хэл мэдэхгүй маш хэцүү санагддаг. Тийм болохоор юу ч байсан хэлжээ туслая шүү. Ямар гоё юм тий. Ямар гоё тийм. Тэгэл одоо бол нэг юм сайт мэтас ч юм уу сургуулаас нэг судалгаа хийсэн ч хамаагүй энийг яаж хийх вэ гэл өмнө оролддог байсан бол одоо баг оролдохгүй хийгээд өгөөч. тийм нөгөө хэд баг зур шууд ирээд нөгөө юуныхаа банкныхаа USB-г өгөөч эрүүл мэндийн татгалж хэвлэлт гэдэг юм. Тэгэл бүгдээ өөрсдөө төлбөр зүүр төлбөр. төлбөрөө профессорын тэтгэлэгтэй. Та лабынхан өөрсдөө төлдөг. Дандаа профессор төлж өгч байгаа. Манай солонгосууд бол өөрсдөө төлдөг. Гадаадууд бол профессороос хоёр юу байгаа төрөл гэх юм уу. Нэг нь төлбөр төлөөд цаанаас нь 0 хараад профессор аль хэдийн төлцөн. Нөгөөх нь болохоор лабын стипендэн дээр нэмж мөнгө өгөө тэрийгэ цуглуулж төлбөр төлдөг. Тийм хоёр. Танах бол бүр хоёулыг нь хасуулсан юм байна. Тэгэхээр ер нь л бүгдийн цаас төлдөг гэсэн юм байна. Төлцгөө гэсэн үг. Тийм байх. Бикээс нөгөө тэтгэдэг ба шүү дээ. Тийм бикээ байсан. Одоо бикээ ч болж байгаа гэсэн. Манай сургууль. Тийм үү. Оо яа. Ирэх жилээс бикээ болох болох юм гэсэн чинь. Үстэд нөгөө бикэгийн юу яадаг шүү дээ. Докторийн оюутнуудын нэг удаа ер нь нөгөө бикэгийн оюутнууд бол нөгөө гадагшаа конференц явуулдаг шүү дээ. Тэрэнд явж байна уу? Тэрэнд яг манай лаб Монгол руу нэг воркшоп хийж байсан. Баг юу лабараа бүгд. Оо ямар юм тий. Монголд очиж юу хийсэн бэ? Монголд очиод жижигхэн конференц маяг юм. Тэгээ манай лаборатори нөө доктор сурч исэн багш маань Монголд ажиллаж байсан. Тэгээ манай лаборатори маш олон тоног төхөөрөмжөд маань сурвалд өгсөн. Тэгээ тэрнийхээ шугамар гэж нэг. Оо ямар гоё юм. Бүүнөр яваад. Монгол таалагдсан уу? Манай солонгосдод маш амар таалагдсан. Яг тэдний юу юм шиг үлээ. Үнэлэмж Монголыг бүр нэг юм доор бодсон. Морин унаа явдаг гэж боддог. Тэгээ ирснээ буудалд буугаад вау гэх машинуудыг хараад ямар гоё машинууд гэдэг. Монгол ийм гоё юм уу? Буудалд ороод ямар гоё юм бэ? Ийм арт руу ороод ийм арт байд юм шүү дээ. Тэгээ юмуд нь амар хямдхан байна гэлээ. Арзэт гэдэг нэр уцгаж эднэр авч маа. Тийм шүү дээ. Би Монголоос уцгаж анх залчсан мэдгүй нөө шилжүүлэгч энд 3 удаа ордог юм олохгүй ээжээ миний компьютер. Монгол бол үнэхээр гоё юм байна л. Тийм. Өөр солонгосдоос гадаад өөр явсан. хоол молон дайжгүй юу? Манай энтгэр бол тэгэл хоол нь мах ихтэй байна.
амтгүй байна гэсэн л 3 хоол захиалал гуруулангийн л эцсээ заагаад ирсэн шүү дээ. Өнөөс манай Монголын багц аяга гоё амттай байхгүй Тийм шүү дээ. тийм болохоор эднэр бол нэрээ гоё ягаахаа. Хэд хоногор явсан л тэгэж лоббийн та. Манай л авах юм чинь 7 хоног. Аа. Би профессор төлөв 21 хоног. Үлдсэн юм тий. Гэр бүлээ. Төрүүлж Монголд очиж байжгаад За тэгээд лабынхаа солонгосуудыг явахаас нэг өдөр ирсэн. Биш одоо тэр нөгөө бикэ болохоос өмнө гадагшаа яваач. Нэг конференцд явж. Танаа нөгөө юунууд яг чинь лабаас чинь зөвшөөрдөг. Манай лаб бол окей гэдэг гэсэн. Манай лаб бас зөвшөөрдөг. Манай профессор ер нь бол жилд нэг 2 оюутан юм уу заавал Америк явуулдаг гэсэн. Тэгээ одоо нэг конференцд нэг бүртгүүлэл явах боломж бас байгалах. Манай профессор ер нь маш сайн гоё юм. Солонгос хүмүүстэй Вьетнам уу? Солонгос. Би тэр хайд Вьетнам профессор гэдэг юм уу? Вьетнам профессор байдаг гэж сонсчихсон. 90 он Солонгост ирсэн. Ингэж л. Нөө тийм 21 жил болж байгаа юм шүү дээ. Анх тэгэл бас магистрээс эхэлсэн баг та. Айгуу. Тэрийг бол сайн юм. тэгээ профессор болсон шүү дээ. Одоо профессор хоёрын прожекттэй байдаг гэсэн. Тэр шүү дээ. Тэгэхээр зэрэг Солонгос профессорч болж болох юм шүү дээ. Нөгөө хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг бол чинь те. Ингээд чадчихвэл дээш нь ингээд явах болох байгаа байхгүй юу? Сая докторууд төгсөөд тэгээ нөгөө профессорууд руу мэйл бичээр аваад сая Бусан университетэд постдокор орсон. Зөндөө олон профессорууд руу мэйл бичсэн гинэ. 3-аас нь хариу өрөөд 2 нь татгалзаад нэг нь хүйдэрсэн. Одоо Бусанд постдок гэж байгаа. Оролдоод л ах гэдэг юм шүү. Тэрс эцэс туцлахгүй л зүгээр ингээд мэйл хичээл явуулаад ав гэхээ. Тэгээд л яг гарцгаарч ирээд байгаа байхгүй. Постдокч яа. Чанга шүү. Хэцүү байгаа. Би бол лабынхаа постдок гэхээр их л мундаг харагддаг шүү дээ. Тэгээд яг одоо бид нэр залуу хүн болохоор тэр юм уу маш өөр юм анхаарлаа төвлөрүүлдэг. Одоо жишээ нь яг судалгааны ажилд яг төвлөрөхгүй судалгааны ажлын пейпер уншижсэн гэсэн хажууд нь YouTube үзэл сууж идэг. Тэгээд манай лабын тэр энтгэр ах бол яг судалгааны ажил яг пейпер тавьсан нэг Word-ийн файл нээсэн. Яг хоёр байнга л өөр юм хийхгүй. Яг л ажилдаа төвлөрдөг. Яг тэр чи залуу нэг биш л ахгүй л да. Чи ч гэсэн одоо ингэ нөгөө нэг төгсөгчөнд өгөө ч юм уу те ханаг гоцсон тавьсан байдлаа энэ давчтаад ирэнгүүт чи зүгээр бас л тэгэл ухаан мэдрэлгүй суулгах л та. Тийм л баг. Тэгэл юу нэг судсан шүү дээ. Компьютер дотор орцсон байж шүү. Би сайн дагаар юм. Тэгтээ амар ер нь бол тэгтээ одоо нөгөө даваас ингээд гараад явгууд амар нөгөө эрчтэй амьдрал дунд байна. Бид нар лабынхан бол бүрс ингээд зогсоо зайгүй гэртээ ирсэн чи чиний лаб юу ч юм туршилчин бодож байгаа сте. Бараг одоо нөгөө нэг хүүхдээ хараад бол одоо нэг жоох сатарж байгаа. Түүнээс шүү байнгын толгой дотор ингээд бодогдоос тээ. Амар стресстэй амьдрал амьдэрдэг. Орой унтоосон хүн за өглөө очиж тэрийгэ бэлтэн тэгнэ ингээ бүр ингээ цагаар нь ингээд хийдэг шүү дээ. Хүүхдээ болохоос өмнө бол шүн өдөр болох явдаг лаб руу харсан бүтсэн ч. Одоо бол бас нэг хүүхдтэй цаг гараад заримдаа явахгүй. Тэр шүү дээ. Гэр бүлтэй цаг гаргах байх уу тий. Би миний хувьд болохоор битэрийн хувьд болохоор зэрэг яг ингээд лаб хурж ирж шүү дээ тий. Тэнгүүт ингээд хідний бэрхшээлтэй байгаа шүү дээ. Юу ч интернетээс хайгаад ингээд амар цаг зарж сурдаг байхгүй нэг юм. Тэгхгүйгээр тэр хэд одоо нэг ангаахын оюутнууд хэрэгтэй гэдэг юм туршилтуудаас аяг оруулдаг. Тэгээд одоо жишээлбэл хулгай яаж барих вэ гэхээр YouTube дээр зүгээр ганцхан мэдээлэл ингээд англи бүх хэлээр байгаа зэ. Монгол хэлээр байхгүй шүү дээ. Тэгэхээр зөв монгол хэлээр битээр оруулж байгаа байхгүй. Тэгэл одоо хулгайны туршилт мөшл бүгдийг монгол хэлээр оруулж бүгдийг хийж байгаа байхгүй. Бүр хайгаач олдохгүй бичлэг хүртэл байгаа заяа. Зөвхөн хийж байгаа бичлэг ч байгаа шүү тий. Тийм бичлгүүдийг ч гэсэн амар үнэтэй бичлэг уулна орж байгаа шүү дээ манай. Чиний сонирхол маш хэрэгтэй тий. Тийм шүү дээ. Тэгэхгүй бол эний чинь амар их цаг зав хідэн баг сар мар хийжээж яг ингээд бүх юм оптимизашн болгож хийж байгаа туршилтууд шүү дээ тий. Ганцхан хэдхэн минутанд ингээд сав гэдэг оруулж байгаа байхгүй тий. Тэгээд тэгж л хүмүүс нөгөө судлаас хийж байгаа оюутнуудтай тусалъя гэсэн үднээс л битээр хэлсэн байхгүй юу? Миний хувьд бол анх мастерт ороод
хэцүү байхгүй шүү дээ. Яа тэгэхээр нөгөө манай Монгол Монгол хүмүүс шүү дээ. байсан болохоор энийг яа гэм бэ гэлтэнгүүд энийг ингэдэг. Тийм. Тэгээ санаа зовхон байхгүй тэгэл бүх юу ч хийсэн хамт л ажилладаг байсан болохоор Яа мэдрээгүй мэн тэр нэг Тийм бэ. Би болохоор зэрэг ганцаараа Монгол байсан. Тэгэл өстө бас яг нөгөө хэл мэл инээдрээ солонгос хэл хэрэгтэй гэж л солонгос хэл сурж байгаас англи хэлтэй давтарсан. Тэгэл өстө нэр өдөр шөнөгүй орчуулаад өдөр шөнөгүй уншаал тэгэл тэгсээр агаа сурсан байхгүй юу. Тийм болохоор амар мэдэрчээсэн тэр нэг яагаад монгол хэлээр юм бэ гэх юм бэ? Амар бодсон. миний хувьд бол гайгүйсэн мөөз. Тийм ээ чи хаттай юм аа. Надтай юм. Ахаа юм яа гэм бэ гэлтэхэд энэ ингэдэг гэдэг бүр ингээд суурьас нэглээд ойлгомжтой тайлбарлаад өгдөг. Принциплээс нь тийм Тийм хоо стог юм байна. Стог яаттай. Уянгач нь бас ганцаараа Монгол. Ганцаараа гадаад оюутан шүү дээ бүр. Тийм тэгээ бүр бөөн солонгосчуудыг хэл ам дотор. Яг солонгосд мэддэг. Бүгдийг ойлгох. Амар хэл амтай солонгос. Бүх юм жижиг деталь болгоно ярьдаг шүү. Гэхдээ амар юм солонгосчуудын нэг амар чамбай сургууль юм лээ. Солонгосчууд ихтэй тийм амар чамбай л авах бүх юм ингээл цэгцсэн. Зөв 1 2 3 4 ингээ 50-аас та заяа. Даваа талбар юм да тий. Мангар цэвэрх шүү дээ эдний лав авч. Манай лав бол тийм биш ээ. Дан эрэгтэй хүмүүс байдаг болохоор Манай лав ч за өөрөө цэвэрлэлийн мэвэрлээ гэдэг тэгтэн тэгжээ цэвэрлээ. тийм бүр амар юм байна. Тийм би манай гол цэвэрлэгээ хийх гэж ирсэн юм шиг лээсэн би улаа. Цэвэрлээ лээсэн цэвэрлээ. Ирсэн өдөр баг их цэвэрлэгээ хийлээ. Манай лав бол юу юм тийм байх. Бас юм лабуудын ийм өөр мэрэгжлийн юунууд юу юм биш үү те. Одоо жишээлбэл битээр бол лабд ирвэл амар стресс авах шүү гэдэг байна шүү дээ. Яг хамгаахын лаб чинь амар стресстэй ийм юунууд одоо нөгөө ялангуяа эдний эмч нар ч юм уу те яг сумбаг үбиг ялгаа амар гаргадаг хүмүүс байдаг. Тэгээ угаасаа ингээ хэдэн жил ингээ явж 6 жил сурахаар чи 6 дахь жил нэгдэх жил хоёр өөр л юм нэс. Тэнгүүд энэ манай энэ агаахын эмч яг тийм тэгсэн чинь инженерийн сургууль чинь аюу гоё гэдэг чи Тийм лаб болгоо өөр юм өөр байна. юм байна. Гэхдээ Салбар болгон бас өөр юм уу байдаг. Эмэгтэй хүмүүс эсвэл тийм байт юм болов. Эрэгтэй хүмүүс юу нь бас тийм ч тийм. Уусаа эмэгтэй хүмүүс амар стресстэй юм бодохгүй явдаг байж магадгүй. Тийм биш маа. Магадгүй юм. Бидний юу хэлсэн бол яг боддог байхгүй. Солонгос хүмүүс чинь сонин шүү дээ. Зүгээр ингээ стресс хэрэг юм өөртөө стресстэй л хараад үзсэн. Тийм. Энд ч ямар сони юм бэ? Юм хэм стресстэй тэгэл. Тэгэл нэг юм боддог шүү дээ. Магадгүй юм байна тий. Энэ яа тийм чи бол ингээ өөртөө хаалт аяgus энэ тавьж чаддаг юм шиг юм тий. Тэгээд аягүй бол чи стресстэй байхаа. Юунд ч яддаг байх. Ер нь бол гайхаж л байдаг. Одоо миний хамт ажиллаж байгаа солонгос амар стресстэй шүү дээ. Зүгээр л өчр зүггүй нэг 10 алхмын цаанд нөгөө тэмдэглэлийн дэвтрээ мартаал юу ачлаа. Юу болов амдаа өгдөг байхгүй. За юу болов амьдралын сүртэй яа гэж бодонгууд туршилт одоо тэр чигтээ фейлд зүг гэж бодонгууд зүгээр л дэвтрээ мартсан аа. Ямар сони юм бэ гэл. Үгүй тэр нь бид нар ёо тэгэл тийм Магадгүй юм байна шүү тий. бид нар бол нэмэгтэй хүмүүс бол тэр үнийг заарсгүй хүлээж аваад би явах хэрэгтэй ч байсан болов. Тэгээ дагалдж байгаа юм чинь тэр дэвтрийн бариад явах хэрэгтэй байсан болов гэж бодсон шүү. Бид нар бол би бол тэгж бодохоор сүхтэй энэ ганц дэвтрээ мартчихад. Тэгвэл энэ бас нэг тийм өөр юм. Хүлээж авах нь шал өөр байхгүй тий. Чиний хувьд тий хин нэгэнд ингээд юу ах юмсан хэлхийнсэн хүмүүс энийг мэдчихвэл юу болох юм шүү. Нэг бод чи өөрөө ингээд байн бодож явдаг ч юм уу нэг тийм хүмүүстэй шеэр хийх хүссэн юм байдгүй. Манай чинь шеэр бид чимгээ уянгаа шүү дээ. Тий. Хүмүүс шеэрлэх юм. Юу ч хийж бодож шүү. Юу ч хийж болно заяа. Юу байх юм. Бүр амьдралдаа Амьдрал заавал судалгаа болохгүй эсвэл ингээд чам таалагддгүй юм хүмүүс тэрнийг засчаасаа ч гэдэг юм тий. Түүнийг бол одоо манай улс орны тэр зүг рүүгээ явчихсан шүү. Амар өндөр ч биш бодсон шүү дээ. Миний хувьд бол яг манай одоо үеийнхэн яг дор бүрний өөрсдөө сайн хичээгээд өөрсдөө биеийг бэлдээд улс их орноо хөгжүүлээрээ тэгээ хамгийн чухал нь хүүхдүүдээ зөв хүмүүжүүлээрээ гэж хэлэх бай. Тийм. Хүүхдүүд ер нь бол хүүхдүүдээ зөв хүмүүжүүлчих юм бол манай Монгол улсын ирээдүй гоё болчих шүү дээ.
Тэгээ ядаж тэр нэг хүүхдүүдтэй гэрийн хүмүүжүүл гэдэг амар чухал аа тий. Хүшээ би бүр тэрний энэ нэг хамаагүй шүү. Зөв бүр хогоо ялгадаг болчихсон гэж бодоод байгаа шүү. Монгол улс хогоо ялгадаг болчихвол ямар сайхан байна Харин тийм ээ. Би бүр хог ялгах тухай бичлэг хийдэг юм уу гэж бодоод байгаа шүү. Тэгээ зүгээр шээлт юм уу. Тэгвэл хогоо ялгаж мэдхгүй амар амархан юм байна. Одоо очивол хогоо ялгаад хэдий ялгсан ч гэсэн авчид тавих гээр бүгд нэг доор байхгүй. Тэгэхээр уг нэг бүгдээ гадаадд сурсан би яг бүр миний ширлэх гэдэг байгаа юм биш үү? Би бас нэрээ ширлж идэв. Яг тэгэхээр одоо нэг бүгдээ гадаад гашууц яваад үзсэн байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Хог ялах яаж ялахыг бүгд мэднэ. Би одоо шууд Солонгост буулаад хамгийн анхны өдөр хогоо яаж хаяхыг маа найз ингэж хаяа шүү гэж өгчээсэн шүү дээ. Тэгэл яг тэр дагуу хаяал тий. Тэгэхээр бид нар тэнэг хүмүүс биш байхгүй. Хогийг бол нэг ялан хайчих таа байхгүй тий. Тэгэхэд чинь зүгээр нэг юм ядаж 3 ширхэг уутлаа байхгүй. Тэгээ апартментын гадаад нэг юм уутал идэгсэн амар том тий сууданаар тийшээ тэгэл ялгаа хийчихэж байгаа шүү дээ. Амар мундаг юм бүсэд идэх байхгүй манай улс. Одоо Монголд бас тийм Facebook пэйжүүд бас зөндөө болсон мэл. Тийм үү. Тийм хогоо ангилж хайцгаа гэдэг. Нэг одоо хэрвээ ангилсан бол бид нар очиж хулаад авчна гэх тийм байгууллага зөндөө болсон гэсэн. Хэрвээ ангилчих юм бол тэгээд нөгөө англиг болохоор нөгөө хогтууд хүмүүс нь ороод буснуулаад нөгөө нь ялгаж авахгүй. Тэгээд зам тавьсан гэдэг шүү дээ. Би бүр хэлнээсээ гэж бодоод байдаг юм. За ингээд дуусгах гэж юу? Манай хацаа юм ширгээ уяагаад төлөвлөсөн сод баярлалаа. амар завгүй юм шиг байж одоо цайнис хацаа явж чинь. Маш баярлалаа. Яг өнөөдөр дугаараа ингээд өндөрлөе. Дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа. Баярлалаа.